Оюутлага компанийн төлөө удирдах зүйлийн гишүүн Баясгалантай ярилцахад бэлэн болоод байна. Юун түрүүнд цаг гарган холбогдож байгаа танд маш их баярлалаа. За одоо бол шинэ ерөнхий сайд ажлаа хүлээж аваад удаагүй байгаа хамгийн сүүлд бол улсын хурлын чуулганы хуралдаан дээр нэг байр суурийг илэрхийлсэн нь бол Дубайн гэрээг цуцлах саналыг хөрөнгө оруулагч талд тавьсан гэж хэлсэн байгаа. За ер нь бол манай талаас энэ Дубайн гэрээг цуцлах шалтгаан үндэслэл нь ер нь юу байгаа вэ? Яг төлөө удирдах зүйлийн түвшинд энэ асуудлыг яаж авч үзэж ямар хуу үндслийг гаргаж ирж тавьж байгаа вэ? За намайг ярилцлаганд оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд одоо оюун толгой төслийн талаар Монголд нийтийн сошиал медиа болон мэдээллийн телевиз болон сайтуудаар маш их шуугж байгаа. Тэгээд тэр шууган донд тууцын гишүүд бас энэ талаар мэдээлж өөрсдийн байр суурийг илэрхийлээжээ гэсэн хүсэлт маш олон хүн тавьсан байсан. Тэгээд тэрний дагуу тэр хүсэлтүүдийг хүлээж авсны дагуу бас оюун толгой төслийн 76 төслийн санхүүгийн тооцоол болон Монгол улсын хүртэх үр ашигын талаар тодорхой товч бөгөөд тодорхой мэдээллүүдийг зохиох ёсоор нь хүргэнэ гэж бодсон юм л та. Дубайн гэрээний хувьд бол Дубайн гэрээг цэцлэх талаар ерөнхий сайдын тавьсан санал бол Дубайн яг одоогийн байдлаар оюун толгой төслийн Монгол улсын хүртэх үр ашиг буурсан. Бурууснаас гадна Монгол улсын төлөөлөгч болох Эрдэнэс Монгол болон Эрдэнэс оюун толгой компаниуд дээр маш их хэмжээний өрийн үлдэгдэл үүсгэхээр тийм санхүүгийн тооцоол үүснээс олж бол одоо Дубайн гэрээг цуцлах гэсэн саналыг тавиад байгаа. Тууцын гишүүний хувьд бол би засгийн газрыг төлөөлдөг тууцын гишүүн гэсэн утгаараа одоо гэрээг цуцлах эсвэл үйл ажиллагааг зогсоох гэсэн тал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй гэдгийг бас хүмүүс ойлгоорой гэж хүсэж байна л та. Яагаад тийм юм бэ гэхээр оюун толгой төслийн маань 34% эзэмшигч нь бол Монгол улсын засгийн газар. Тэгээд гэрээг цуцлах эсвэл үйл ажиллагааг зогсоох нь бол хувьцаа эзэмшигчдийн хоорондын ярилцах асуудал. Тэгээд тийм болохоор засгийн газрын өмнөөс тууцын гишүүд бас ямар нэгэн байр суурь илэрхийлээд байх нь бас жоохон зохимжгүй юм л та. Оюун толгой төслийн Монголын талын хүртэх үр ашигын тооцооллыг одоо хүмүүс ойлгохын тулд эхлээд санхүүжилтийн бүх цэцэг бол ойлгосон байх шаардлагатай. Оюун толгой компани төслийн санхүүжилтийн зээл 4.3 тэрбум зээл авсан. Хувьцаа эзэмшигч буюу Туркоос хилээс 7.3 тэрбум зээлийн үлдэгдэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт оюун толгой компани маань 11.6 тэрбум Америк долларын үр зээлийн үлдэгдэлтэй байгаамаа. Харин хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын хувьд бол 4.4 тэрбум долларыг оруулсан. Тэгээд оюун толгой компанийн нийт санхүүжилт нь бол 16 тэрбум Америк доллараас бүрдэж байгаамаа. Харин энэхүү тооцооллыг харж үзвэл зээл хөрөнгө оруулалтын харьцаа нь одоо өмнөх оны эцсийн байдлаар 265 гэсэн харьцаатай байгаа. Энэхүү харьцаа нь бол 3 харьцааны харьцаанаас хэтрэхгүй байна гэсэн шаардлагатай байдаг. Тийм ч учраас хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт гэдэг дүн маань 4.4 тэрбум дүнтэй явж байгаамаа. Харин энэ хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын 34%-ийг бол Эрдэнэс оюун толгой компани маань санхүүжүүлэх үүрэгтэй. Хэрвээ оюун толгой шаардлагатай $100 одоо санхүүжилтийн шаардлага байна гэж үзэх юм бол тухайн санхүүжилтийг бол 3 харилцан 1 гэсэн харьцаанд тулгуурлаж одоо хамгийн их хэмжээгээр $75 зээл авах шаардлагатай. Харин $25 нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт маягаар санхүүжүүлдэг байгаамаа. Харин тухайн $25 хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтыг бол 34.66 гэсэн хуваараараа $8.5 нь Эрдэнэс оюун толгой компани санхүүжүүлдэг. Харин энэ санхүүжилтийг бол Эрдэнэс оюун толгой маань Туркоос хил компаниас зээл маягаар санхүүжүүлдэг байгаа. Эрдэнэс оюун толгой компани маань 34% санхүүжилтийг зээл хэлбэрээр авснаар одоо өмнөх оны эцсийн байдлаар бол нийт 2.2 тэрбум долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энд яг зохиж хэлэхэд энэхүү зээл хүүгийн хамт төлөгдөж дуус хүртэл оюун толгой компаниас Эрдэнэс оюун толгой компанид хуваарлсан ногдол ашиг нь зээлийн төлбөрт шууд суудагдан Туркоос хилд очдог байнамаа. Зээлийн хүүгийн хувьд бол оюун толгой компани дээр байгаа төслийн санхүүжилтийн зээл бол LIBOR 323 дунджаар. Тэгээд дээрэс нь төслийн санхүүжилтийн зээл дээр бол Рио Тинтонд таталгааны шимтгэлдүүлдэг байгаа оюун толгой компаниас 1.9% хүүтэй. Тэгээд төслийн санхүүжилтийн нийт үүнд 643% байнамаа.
Харин оюун толгой компани хувьцаа эзэмшигч буюу Turquoise Seal-ээс авсан зээлийн хүү бол LIBOR 1.6.5, LIBOR-ыг дараагийн 30 жилийн дунджаар 1.3% байна гэж тооцож үзэх юм бол ойролцоогоор нийт зээлийн хүү маань 7.8%. Тэгээд энэхүү хоёр зээлийг нийлүүлээд жигэнсэн дундч одоо зээлийн хүү гаргах юм бол 7.3% зээлийн хүүтэй байгаамаа. Харин баруун талд нь байгаа Эрдэнэс оюун толгойн Turquoise Seal-ээс авсан зээлийн хүү бол мөн LIBOR 1.6.5 буюу 1.3% LIBOR-аар тооцоод үзэх юм бол ойролцоогоор 7.8% хүүтэй байгаа. 76 бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум доллараар нэмэгдсэн. Харин ашиглалтанд орох хугацаанд 21 сараар хойшлсон гэсэн мэдээлэл байгаа. За тэгээд энэхүү тооцооллыг бол хөрөнгө оруулагч талууд буюу Rio Tinto, Turquoise Seal компаниуд өнгөрсөн оны 12 сард бэлтгэн зарласан. Харин Монголын тал бол энэхүү үйлчлэлтийг хараахан батлаагүй байгаа хэлэлцэх шатанда явагдаж байгаа. Тэгээд дээрээс нэмж хэлээд энэ асуудалтай холбогдуулж туузын тусгай хорог байгуулсан байгаа тийм. Монголын талын 2 гишүүн, Turquoise Seal 2 гишүүн оролцоод тусгай хорог энэтэй холбогдсон. Одоо хөндлөнгийн аудит хийхээр даалдуурхай маань хамгийн анхны хөдөр буулгалт бол 2016 оны дэлхийн зүгээрээ бол өмнөх оны 5 сард эхлэх тийм төлөвлөгөөтэй байсан. Харин одоо 2020 онд хийсэн тодтол тий зүгээр бол дараа жилийн 2 сард эхлэхээр 21 сараар хойшлсон. За түүнтэй холбогдуулан даалдуурхай үйл ажиллагааны доктортой үйлдвэрлэл эхлэх хугацаанд одоо бидний одоо яг ярьж байгаа одоо энэ оны 1 сард эхлэх ёстой байсан боловч бас 21 сараар хойшилж дараа оны 10 сар болсон. За тэгээд энэхүү зардал хэтэрсэн хугацаа хойшлсантай холбогдуулж оюун толгой компани маань бэлэн мөнгөний эрэг урсгалтай одоо үйл ажиллагааны үйл хөдлөх хөрөнгөө санхүүжүүлсний одоо зээлийн өмнөх бэлэн мөнгөний эрэг урсгал маань 2022 онд байх байсан боловч тодтол тий зүгээр бол 2025 онд болж 3 жилээр хойшлсон байна. За тэгээд төслийн санхүүжилт одоо юу л да оюун толгой компани бэлэн мөнгөний эрэг урсгалаараа хамгийн түрүүнд төслийн санхүүжилтийн зээлийг төлж дуусгасан байх хэвээр. Тэгээд тэрний дараа хувьцаа эзэмшигч буюу Turquoise Seal-ээс авсан зээлийг төлж дуусгах хэвээр. Тэрний дараа үүсэн цэвэр мөнгөн урсгалаараа ногд хуваарлж эхэлдэг. Харин Эрдэнэс оюун толгойд хуваарлсан ногдол ашигла түрүү хэлсэнчлэн эхлээд бас Эрдэнэс оюун толгойн Turquoise Seal-ээс авсан зээлийн төлбөрт шууд хасагдаад явдаг байна. За тэгээд энэхүү одоо бэлэн мөнгөний урсгалаар төлөгдөх зээлийн хугацаанууд маань бас их хэмжээгээр хойшлсон байгаа. Та нар тэгээд анзаарах юм бол одоо үйл ажиллагаа хойшлсон одоо санхүүжүүлэлтийн зээлийн төлбөрүүд бол маш олон жилээр хойшлж байгаа. Энэ нь одоо яагаад вэ гэхээр зээл дээр маань хүүн нэмэгдээд хугацаа хойшлох тусам зардал нэмэгдэх тусам хүүн давхар нэмэгдээд жил болгон хүү дээр хүү тооцогдоод явдаг учраас ингээд санхүүгийн тооцоо бол үйл ажиллагаа 21 сар хоцорсон байхад одоо оюун толгой компани бүр 6 жилээр хоцорсон. Одоо сүүлд нь нэмж хэлэхэд бол 2020 оны тодтолсон хий зүгээр Эрдэнэс оюун толгой компани маань ногдол ашиг бэлэн мөнгөөр огт авахааргүй тийм тооцоол гаргаад байгаа. Тэгээд энэхүү тооцоол дээр үндэслэж одоо Монгол улсын засгийн газар болон ерөнхий сайд Дубан гэрээ цуцлая гэсэн саналыг тавьж шинээр гэрээ хийя гэсэн тийм хүсэлтийг бол илэрхийлсэн байна. Одоо түрүүн оны хэсээр 20.2 тэрбум долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа Эрдэнэс оюун толгойн зээл маань ногдол ашиг авахгүй тэгээд ногдол ашиг авч зээлээ буцааж төлөхгүй байсаар одоо 31 жил 7.8% хүүтэй зээл маань ингээд нэмэгдэж явсаар хагаад 2051 онд 22.4 тэрбум доллар болж өсөх тийм тооцоол байгаа. За яг ерөнхийдөө бол ингээд энэ бол ингээд 2051 он хүртэлх тооцоол юм шүү дээ. Яг 2051 оноос хойш яах вэ? Ер нь энэ оюутлогоо төслийн цар хүрээ ингээд төслийн одоо яг олборлол дуурхайн хөдрийн нөөц баялгаар нь тооцоод үзэх юм бол яг хэр том төсөл, хэр том ирээдүйтэй, хэр одоо өсөн нэмэгдэх боломжтой гэж тооцдог юм бэ? Одоо 2051 он хүртэл бол одоо оюун толгой хөдрийн биетүүд одоо ордуудын бол зөвхөн өмнөд оюу буюу ил уурхай хойд хьюго буюу даалт уурхай зөвхөн давхар нэг гэсэн нэг хэсгийг олборлож дуусгаар тийм тооцоо. Харин оюун толгойн хөдрийн биетүүд бол цаашаа үргэлжлээд хойд хьюгогийн давхар 2
өмнөд Хьюга гэсэн өөр бас биетүүдээс бүрдэж байгаа. Тэгээд энэ биетүүдийг бол олборлж эхлэснээр бол оюу толгой төсөл нь 20,100 он хүртэл үргэлжлэх тооцоололт байгаа юм. Гэтэл 20,100 он хүртэл үргэлжилсэн ч гэсэн Эрдэнэс оюу толгой маань ногдол ашиг огт авахгүй. Яагаад ногдол ашиг огт авахгүй вэ гэхээр 2051 он хүртэл одоо хуримтлагдсан зээлийн дүн маань 22 тэрбум болсон. Тухайн зээлийн маань одоо хүүгийн дарамттай Эрдэнэс оюу толгой дээр учирж байгаа хүүгийн даралт бол дарамт бол 7.8% тооцоод үзэх юм бол жилдээ 1.6 тэрбум гэсэн их том үнэтэй тийм хүүгийн тооцоо байна. Тэгээд Эрдэнэс оюу толгой компаниас ногдол ашиг аваад зээлээ буцааж төлөөд өөрөөсөө бэлэн мөнгөөр ногдол ашиг авах хугацаа маань тэгэхээр одоо энэ зээлийн хүүгийн хэмжээгээр тодорхойлогдно гэсэн үг. 2051 онд зээлийн хүн 1.6 тэрбум байгаа. 1.6 тэрбумын ногдол ашиг авах болцоо нь ямар бэ гэд 34% хуваагаад үзэх юм бол оюу толгой компани нийт хувьцаа эзэмшигчтэй 4.8 тэрбум $, ногдол ашиг хуваарлж байж одоо Эрдэнэс оюу толгой маань зээлийн хүүгээ төлж зээлийн үндсэн дүнгээ багасгаж ногдол ашиг бэлнээр авах тийм боломжтой байгаа. Гэтэл энэ 4.8 тэрбум $, гэдэг бол маш том тоо. Оюу толгой компани үйл ажиллагааны хугацаанд бол тийм их хэмжээний бол ашиг авч тийм том хэмжээний бол ногдол ашиг огт төлөх боломжгүй. Сайндаа 1.6 тэрбумын ашиг олж байгаа. тэрийг 34% Эрдэнэс оюу толгойд хуваарлна гэсэн үг. Тэгэхээр энэхүү том зээлийн хүүгийн дарамтаас үүсч оюу толгой компани үйл ажиллагаа нь 2051 оноос цааш үргэлжилсэн ч гэсэн Эрдэнэс оюу толгой компани маань ногдол ашиг авах ямар ч боломжгүй болчихж байгаа. За тэгээд ер нь бол өнөөдөр хариулъя гэж бодсон одоо 22 тэрбум $-ын зээл яаж тооцогдоод байгаа Монголын тасын үр зээлтэй үлдэж байгаа юм бол ягаад 66%-ийг эзэмшигч тал үр зээлтэй үлдэхгүй байгаа юм бэ гэдэг тал дээр бас сайн тодорхойлж хэлэхэд ягаад гэвэл оюу толгой компани маань Turquoise Hill гэсэн хувьцаа эзэмшигчдээс маш их хэмжээний зээл авсан. Тэгээд тухайн зээл төлж дуусчиж одоо Эрдэнэс оюу толгой компанид ногдол ашиг хуваарлах байгаа учраас 66%-ийг эзэмшигч Turquoise Hill компани бол хизээ төрүүлээд одоо оюу толгой компаниас бол ашиг аваад эхэлж байгаа гэсэн үг. Тийм болохоор зөвхөн 34-66 гэсэн хавцаагаар бас үр зээлийн хэмжээг тодорхойлох нь бол буруу юм л та. Яг ийм нөхцөл байдлыг яаж одоо эргүүлэх боломж байгаа юм бэ? За яг зөв асуулт асууж байна. За тэгэхээр улсын хурлын 90 дугаагийн дагуу засгийн газрын ажлын хэсэг бүрэлдэхүүн ажиллаж байгаа тийм. За тэгээд түрүүний ярьсанчлаа одоо 2020 оны тодтгосон хийзүүгийн тооцооллыг бол Rio Tinto Turquoise Hill компаниуд одоо бид нар бол түрүүн оны 12 дугаар сард өгсөн. Тэгэж өгсөний дагуу одоо бид нар миний саяны танилцуулсан санхүүгийн тооцооллуудыг бол засгийн газрын зохиог хүмүүст танилцуулаад ийм үр ашиг ингэж муудж байна, ингэж ашиггүй болох юм биш үү гэдэг талаар мэдээлэл өгсөн дээр үндэслэж одоо засгийн газрын ажлын хэсгийн зарим гишүүд бол хөрөнгө оруулагч талтай хилцэж эхэлсэн. Гэрээгээ өөрчлөе, гэрээгээ цуцлая, шинээр хий гэж хилцэж тухайн хилцээр маань одоо ч бас үргэлжилж байгаа. Тэгээд энд нэмж хэлэхэд бол хөрөнгө оруулагч талуудаас бол мөнгө гэрээг шинжилгээд бэлэн гэдгийг илэрхийлсэн. Гэрээг тэр хилцээнд оролцоход боломжтой шүү гэдгийг илэрхийлээ. Turquoise Hill компани бол сая энэ оны 1 сард одоо Монгол улсын засгийн газартай нэн даруй холбогдож Дубайн гэрээс хүн үзэх болон оюун толгой төслийн өргөн хөгжлөн хуваарлагдаж байгааг эргэн харж хэлцгээд тууштай ажиллах болно гэж одоо нийт зарласан байна. За хэлцээрүүд бол яг манайх нэлээд стратегтэй бас зохиох ёсны тактикт оролцох хэрэгтэй. Тийм болохоор яг яаж гэрээг яаж сайжруулах вэ гэдэг тал дээр бас тодорхой мэдээлэл өгөхөд бол бас жоохон дэмий болоо гэж бодож байна. Гэтэ яг хүмүүс хэлцээр хийснээр яаж сайжруулж болох вэ гэдэг дээр яг нэг жишээ дурдъя гэж бодлоо. За тэгэхээр Turquoise Hill-ээс оюу толгой компани бол Эрдэнэс оюу толгой компанид өгдөг зээлийн хүн маань LIBOR дээр 6.5% гэж түрүүн хэлсэн. Тухайн зээлийн хүүг одоо LIBOR нэмэх нь 5.5, LIBOR нэмэх нь 4.5 гэх мэтчлэн бууруулах тохиолдолд Монголын хүртгүүр эртэн нэмэгдэж байгаа талаар одоо энд үзүүлсэн байна. За тэгэхээр одоогийн хүүгийн LIBOR нэмэх нь 6.5 гэсэн өгөгдөл дээр бол одоо Эрдэнэс оюу толгойн 2005 онд үлдэх
22 тэрбум долларын төрийн ирсэн тий. Тэгээд ирээдүйд ногдол ашиг бол бид нэр авах боломжгүй гэдээ үзүүлсэн байгаа. За тэгвэл 1% зээлийн хүүгээ бууруулах тохиолдолд бол 2051 онд үлдэх зээлийн үлдэгдэл маань 15 тэрбум болж буурна. Гэвч ирээдүйд ногдол ашиг бас бид нэр авах боломжгүй. LIBOR-ийн 4.5% болж бууруулсан тохиолдолд бол 9 тэрбум долларын зээл үлдэж 2053 оноос эхэлж ногдол ашиг бэлнээр авах боломжтой гэсэн тооцоолол байгаа. За тэгээд зээлийн хүүг LIBOR-ийн 3.5 болгож бууруулсан тохиолдолд бол Эрдэнэ соёлын толгойн зээлийн үлдэгдэл нь бол 5 тэрбум доллар болж 2047 оноос ногдол ашиг авах боломжтой байгаа. За энэ 5 тэрбум 2051 оны үлдэгдэл бид яагаад 2047 оноос ногдол ашиг авч байгаа юм бэ гэж хүмүүс асууж магадгүй. Энэ ногдол ашиг авах хугацаанд бол нөгөө төрөг дурдсан нөгөө бусад биетүүд нь шүү дээ тий. Тэр бусад биетийн олборлолтын хугацаа олборлолтын одоо ашиг орцсон явж байгаа шүү заяа. Харин зээлийн үлдэгдэл хүмүүцийн тооцоололоор түрүүн үзүүлсэн лифт нэг тий. Зөвхөн тэрний тооцоололт өрнөсөн байгаа. За LIBOR-ын 2.5 болж бүр зээлийн хүүг их хэмжээгээр бууруулсан тохиолдол бол Эрдэнэ соёлын толгойн 2051 онд үлдэх зээлийн хүүн зээлийн дүн 3 тэрбум болж дуусж байгаа. Нөөц дээр тулгуурласан. Харин бусад биетүүдийн үйлдвэрлэлийг оруулсан тооцоололоор нь 2044 оноос эхлээд ногдол ашиг авах бэлнээр авах тийм боломж үүсэж байгаамаа. За тэгээд яг хуу зээлийн хүү LIBOR нэмэх нь 2.5% бууруулахыг бол яг хуу бусад талууд хүлээн зөвшөөрөх үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Тэгээд дээрээс нь бас хэрвээ тэгж бууруулах боломжгүй гэдэг зээлийн үгээс гадна бас менежментийн төлбөр, баталгааны шимтгэл, татварын хөнгөлөлтийг бууруулах гэх мэт хослуулан хэрэглэх бас хэд хэдэн хэлэлцээрийн хөшүүргүүд байгаа л да. Тэгээд Монголын засгийн газрын ажлын хэсэг бол энэ бүх хөшүүргүүдийг хооронд нь одоо хослуулан хэрэглэж хэлэлцээрд оролцох бах. За дээрээс нэмж хэлэхэд одоо зээлийн хүүгийн болон бусад зарлалуудыг бууруулсан тохиолдолд бол оюун толгой компани татвар ногдох орлого нь өөрөө нэмэгдэж Монгол төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан дотор бас давхар нэмэгдэх одоо манай талын үр ашиг хүн одоо давхар одоо ашигтай болно гэсэн үг. Яг энэ дээр бас нэг тодруулаад асуухад менежментийн төлбөрийг бууруулах саналыг бас гаргасан гэж байгаа шүү дээ. Яг өнөөдрийг хүртэлх хугацаанд Rio Tinto компанид энэ менежментийн төлбөрт одоо хэдийн хэмжээний зардал одоо төлбөрийг өгсөн юм болоо. За юу стратегийн яг Rio Tinto-д хоёр төрлийн менежментийн төлбөр төлдөг л доо. Нэг нь бол стратегийн менежментийн төлбөр гэдэг энэ нь одоо үйл ажиллагааны зардлын 6%, бүтээн байгуулалтын зардлын 3% гэж тооцож төлдөг. За тэгээд 2010 оноос хойш бол стратегийн менежментийн төлбөрт бол ойролцоогоор 750 сая доллар төлсөн гэсэн тооцоолол байна. 2020 оны эцсийн байдлаар. Дээрээс нь бол Rio Tinto компанид одоо стратегийн бус одоо тодтгсон зарим нэгэн өөр ажил хийсэн тохиолдолд бас менежментийн төлбөр төлөх буюу гасан зарлалыг буцааж нөхөн олгодог бас тийм зохицуулалт байгаа. Тухайн одоо бусад менежментийн үйлчлэгээний төлбөрд бол бас ойролцоогоор 450 орчим сая долларын төлбөр төлсөн гэж одоо Эрдэнэ соёлын толгой компани маань тооцоолсон байгаамаа. За тэгээд нийлбэр дүнгээр бол 750 дээр нэмэх 450 гэдэг тэгэхээр нийт 1.2 тэрбум хавцаа доллар бол тооцоологдож болж байна. Өчигдөр бас Rio Tinto-гийн засгийн группийн ерөнхий захирлаар бол захирал томилогдсон байсан л доо. Тэгээд бас гаргасан эхний мэдээлэлдээ нэг юм санаа хэлсэн байсан. Монгол улсын эрхний хувьар бол Rio Tinto болон оюутлогын төслийн талаарх ойлголтыг монголчуудын дунд сайжруулахад бас анхаарна гэж. Яг ингээд өнгөрсөн хугацаанд бас таныг төлөөлөл удирдах зүйлийн гишүүний хувьар бас сонирхож асуумаар байна л да. Яг төсөлтэй холбоотой ингээд олон нийтийн дундах байр суурь ер нь их тийм олон янз байх шиг байна. Шүүмжилсэн хүмүүс чих байна. Янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа шиг байна. Яг энэ төслийн нэр хүнд талаас нь авч үзвэл тийм алхам хийх шаардлага хэрэгцээ ер нь өнөөдөр байдаг болов уу? Тэр яг оюутлогын төсөлтэй холбоотой мэдээллийг туузын гишүүд одоо мэдээлээжээ хуваалцаажээ гэсэн тийм одоо хүмүүсийн одоо хүсэлтийг бол хүлээж авч цаашид бол одоо Эрдэнэ соёлын толгой компаниас томилогдсон туузын гишүүдийн хувьд бол цаашид анхаарч ажиллана гэж би уулхавтаа бодож байгаа. Манай Эрдэнэ соёлын толгой компани одоо удирдлагын баг маань ч гэсэн үүнийг бас анхааралтай авч ажиллаж байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй баг. Тэгээд дээрэс нь одоо хөрөнгө оруулагч талаас буюу Rio Tinto-гоос за одоо цайхан томилогдсон болт гишүүний хувьд бол бас дээрээс нь нэмэлт мэдээлэл өгөөд явах нь бол яг зөв л гэж бодож байна л доо. Гэхдээ яг тэр мэдээллүүд нь бас тэгээд
яг зохих ёстой шатандаа зохих ёстой хэлбэрээр бас очих нь зүйтэй болов гэж бодож байна. Гэтэ яг тэр тал дээр бол аль аль талаас анхааран ажиллах болно гэж бодож байна. Яг Дубайн гэрээнд бас Монголын талын хүртэх үр ашигын талаар яг ямархуу заалтуудыг оруулж өгсөн. Яг одоо бидний зүгээс тавьж байгаа эдгээр саналуудыг тусгаж өөрчлөх боломж нь юу нь хэр байдаг юм бэ? Тэгэхээр Дубайн гэрээний 2020-ын B заалтан дээр бол 76 тезүүд тусгагдсны дагуу Монгол улсын засгийн газар нь оюу толгой төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт ашигын 53%-ыг татвар нь ашиг малтналын нөөц ашигласны төлбөр нь ногдол ашиг хэлбэрээр авахыг зохон тэмдэглэж байна гэж заасан байдаг. Гэхдээ одоо бид нар Дубайн гэрээг өөрчлөе гэхгүй Дубайн гэрээ цуцлая гэдэг байгаа цуцалж одоо шинэ гэрээ хийя гэдэг байгаа бас нэг шалтгаан бол Дубайн гэрээ нь өөрөө жоохон ойлгомжгүй үл ойлголт үүсгэхээр тэгээд хэрэгжилтэн дээр бас яаж одоо хэрэгжилтийг хэрхэн хянах тэгээд дээрээс нь засаглалын хувьд одоо Монголын талаас ямар хяналт тавьж ажиллах тал дээр жоохон сул байдаг. Тэгээд одоо энэ заалт бол одоо тэр нь одоо сул талын нэг жишээ. Ягаад гэвэл Монгол улсын засгийн газар 53%-ийг үр ашигын 53%-ийг авахыг цохон тэмдэглэж байна гэдэг нь болохоор цаашдаа энэ 53%-ийг яг барьж үлдэх юм уу? Гэрээний 53% нь алдагдчих юм бол бид нар одоо тэрийг яаж зохицуулах тал дээр бол дурдаагүй. Тэгээд тийм ч учраас энэ заалтын хэрэгжилтийг бол одоо шаардлага жоохон хүндрэлтэй байдаг л та. Уг нь бол энэ заалт байдаг. Тэр нь одоо манай Монголын талд бол ашигтай. Гэтэл энэ заалтын хэрэгжилтэн дээр яг яаж ажиллах нь жоохон ойлгомжгүй. Тийм болохоор яг дараагийн хийх гэрээн дээр одоо дахиад зардал төлөх яах юм те одоо 1.4 тэрбумаас дахиад 2 жилийн дараа зардал төлсөн тохиолдол яах вэ те. Дээрээс нь Монголын талын үр ашгийг одоо маш нэмэгдүүлэх эсвэл одоо тогтворжуулах тал дээр ямар заалтууд оруулах вэ тал дээр бол Монгол улсын засгийн газрын ажлын хэсэг бол сайн бодлоготой ажиллана хаа гэж би бодож байна. За бидний урилгыг хүлээн авч цаг гарган байр суурь илэрхийлсэн танд маш их баярлалаа.